маш олон хийх зүйлс байгаа. За одоо бол загвар урлагийн салбарыг бид нар хөгжүүлэх одоо цаг нь болсон. Тиймээс бүгдээрээ хамтдаа нэгэн сэтгэлээр илүү гоё дараагийн төвшөнд нь бий болгоё. Тиймээс бид нар өнөөдөр энд хамт цуглаж, өнөөдрийнхээ арга хэмжээг эхлүүлж, дараагийнхаа хамтын ажиллагаагаа бид нар илүү төлхөө хамтарч одоо оролцохын тулд энэ одоо арга хэмжээ зохион байгуулж хийж байгаа учраас зочдтой бол хамтдаа бүгдээрээ дараагийн левел рүүгээ дахиж дэвшиж явъя л гэж хэлмээр байна да. Хамтан ажиллах байгууллагатайгаа шинэ оноо өгдөж хамтдаа нэгэн бичгээ өгөөё. Ямар ч сан энд ирээд хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл маань шин залуу модулүүдийг тийм ээ өөрийн гэсэн өөртөө итгэх итгэлтэй мөн бас өөрсдийн гэсэн шин жилтэй өөрийн гэсэн цаг үеийг мэдрэгтийн гоё боломжийг нээж өгж байгаа нь айгүй гоё тийм. Магадгүй би өөрийнхөө тэр 10-д наснда 20-д наснда очиж харахад магадгүй миний тэр цаг үед ийм зүйл байсан бол би магадгүй өнөөдрийнхөө төвшнөөс илүү амжилтанд хүрсэн байх байсан баг гэж бодож байна. Яг түрүү тийм сэтгэл төрж илаа. Тэгэхээр энэ нь илүү магадгүй энэ өсвөр үеийн залуучуудад ирээдүйд өөртөөгөө олох боломжийг айгүй үн цэнтэйгээр гаргаж өгж байгаа хамгийн том шилдэг боломж болгож байна гэж тоож харж байна. Өнөө гайхалтай үзэж ингээд бөөндөө ингээд нэг хамт олноороо мэдхгүй чадахгүй ингээд зүйлээ ингээд биндээ нөхөөд баг хамт олон ажиллаад тэгээд яг нарийн ажлууд 2 жилийн хугацаанд өнгөрчлөө. Айгу хурдан санагдаж байна. Тэгээд анх удаа ингээд баяраа хамт тэмдэглээд бөөндөө ингээд яг ингээд эрц бүрэн хамт баяраа тэмдэглэж байгаа нь амар таатай байна. Үнэхээр сэтгэл хөдлөж байна. Модус цэгийн арга хэмжээ маш гайхалтай сайхан болж байна. Ялангуяа 2021 онд хийж бүтээсэн бүх зүйлээ сайхан дүгнээд тэрийг тэмдэглэж байна. 2022 онд бол маш их зүйлийг Модус цэгийн төлөвлөсөн хийгээд бүтээж зорж байгаа маань. Тэгэхээр Модус цэгийн бүх модулууд болон багш нарт мөн удирдах байгаа бүх хүмүүст нь 2022 онд амжилт хүсье.